Өнөөдрийн хичээл бол IELTS academic task. нэгний гол хэсгүүдийн нэг болох үйл явц болон диаграммыг хэрхэн үр дүнтэй тайлбарлах тухай юм. Энэ хичээлээр та бүхэн Passive voice IIG. зөв ашиглах, мөн дараалал заагч холбоос үгсийг оновчтой хэрэглэн тайлбараа илүү зэгцтэй, ойлгомжтой болгох аргад суралцаж, Band. 7.5 оноо авахд шаардлагатай чадваруудыг эзэмших болно. Үйл явц тайлбарлахдаа бид ихэвчлэн Passive voice. буюу пассив хоолойг ашигладаг. Үүний үндсэн бүтэц бол Object. дээр B. үйл үгийн зохих хэлбэр тэгэд үндсэн үйл үгийн Past participle. буюу 3 дугаар хэлбэрийг нэмнэ. By agent. Хэсэг нь үйлдэл хийсэн эзнийг заадагч үйл явц тайлбарлахад ихэвчлэн орхигддог. Яагаад гэвэл үйлдэлийг хэн хийсэн чухал биш, харин үйлдэл өөрөө л чухал байдаг. Жишээлбэл Water is collected in a reservoir. гэхэд усыг хэн цуглуулсан нь биш, ус цугласан үйлдэл. Энэ нь таны хариултыг илүү объектив болгож, IELTS grammatical range and accuracy D. өндөр оноо авахд тусална. Үйл явцыг алхамаар тайлбарлахын тулд дарааллыг заагч холбоос үгсийг заавал ашиглах хэрэгтэй. Эдгээр нь таны тайлбарыг логик дараалалтай болгож, сонсогчдод ойлгоход хялбар болгоно. Жишээ нь Initially. буюу эхлээд, First. буюу нэгдүгээрт, Then. Next. буюу дараа нь, Subsequently. буюу үүний дараа, After this. That. Following this. That. буюу үүний дараагаар, At this stage. буюу энэ үе шатанд, Finally. буюу эцэст нь гэх мэт үгсийг хэрэглэнэ. Мөн The process concludes with. гэж хэлж болно. Эдгээрийг уян хатан ашиглах нь таны IELTS coherence and cohesion. оноон шууд нөлөөлнө. Үйл явц тайлбарлахдаа тодорхой үйл үгсийг ашиглах нь таны Lexical resource IIG. баяжуулна. Жишээ нь Initiate. буюу эхлүүлэх The process is initiated by heating the mixture. гэж хэлж болно. Manufacture. Буюу үйлдвэрлэх. New cars are manufactured on an assembly line. Filter. Буюу шүүх. Water is filtered to remove impurities. Transport. Буюу тээвэрлэх. The finished products are transported to various stores. Мөн Convert. буюу хувирах гэдэг үйл үг чухал Solar energy is converted into electricity. гэж хэлнэ. IELTS iron. Шалгалтын үед Band. 6.1 тэг болон Band. 8.1 тэгийн тайлбарын ялгааг харцгаая. Band. 6.1 тэг хариулт нь The farmer collects the milk, and then he brings it to the factory. Then they make cheese from it. гэж байна. Энд Active voice. ашигласан And then. гэх мэт энгийн холбоос үгс давтагдсан мөн He. They. зэрэг хувийн төлөөний нэр ашигласан нь академик бус байна. Харин Band. 8.1 тэг хариулт нь Initially, milk is collected from the cows by the farmer. It is then transported to the factory, where it is subsequently processed into cheese. гэж байна. Энд Passive voice IIG. зөв ашиглаж Initially. It is then. Subsequently. зэрэг илүү нарийн холбоос үгс цогц өгүүлбэрийн бүтэц харагдаж байна. Энэ нь таныг өндөр оноонд хүргэх гол ялгаа юм. Илүү өндөр оноо авахын тулд бид зөвхөн энгийн Passive voice ease. гадна илүү нарийн бүтцтэй пассив хэллэгүүдийг ашиглах ёстой. Жишээ нь It is observed that. буюу энэ ажиглагддаг It is generally understood that. гэх мэт. Эдгээр нь таны Grammatical range and accuracy IIG. илүү тодтох нь мөн The process involves. Being. буюу үйл явц нь ийг агуулдаг гэсэн бүтэц. The production process involves several stages, including melting and molding. гэж хэлж болно. Мөн Once. үе турма буюу нэгэнт гэх хийсэн бол гэсэн бүтэц нь үйл явцын үе шатуудын хоорондын хамаарлыг тодорхой харуулдаг.
Once harvested, the grapes are transported to the winery. гэсэн жишээг харж болно. Одоо бид дасгал хийцгээе. Кофе үйлдвэрлэх үйл явцыг тайлбарлахдаа Passive voice, болон дараалал заагч холбоос үгсийг ашиглан дараах өгүүлбэрүүдийг нөхөж бичнэ үү? Эхний өгүүлбэр coffee beans. Harvest, from the plants. дараагийнх нь The beans. Then sort and clean. 3 дугаарт Subsequently, roast to the desired level. 4-дүгээрт After roasting, the beans grind into powder. эцэст нь Finally, the ground coffee package for sale. зөв хариултыг харцгаая. Эхлээд Initially, coffee beans are harvested from the plants. дараа нь The beans are then sorted and cleaned. үүний дараа Subsequently, they are roasted to the desired level. тэгээд After roasting, the beans are ground into powder. эцэст нь Finally, the ground coffee is packaged for sale. та бүхэн зөв хариулсан гэдэгт итгэлтэй байна. Үйл явцаас гадна хүснэгт болон бусад төрлийн диаграммыг тайлбарлахдаа нэмэлт зөвлөгөөг анхаарна уу? Хамгийн чухал нь Overview. буюу ерөнхий тойм хэсэг юм. Энэ нь таны Task achievement. шалгуурыг хангах гол үндэс болно. Мөн MIA. айн Features. буюу гол онцлогуудыг тодорхойлж, Starting point. буюу эхлэх цэгээс эхлэн, Subsequent stages. буюу дараагийн үе шатуудыг дараалалаар нь тайлбарлах нь чухал. Хэрэв энэ нь Cycle. буюу эргэлт бол эхлэх болон дуусах цэгийг тодорхой зааж өгөн зүйтэй. End product. Буюу эцсийн бүтээгдэхүүнийг дурдах нь үйл явцын төгсгөлийг тодорхой илэрхийлнэ. Баяртай.